Сайн байцгаана уу? Гараад ирэх влогийн маань 4 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Бид хоёр одоо хаана ирсэн гэж? Бид хоёр нэгэн жүжигчний гадаа ирсэн байна. Тэр хүн лөө ярих юм бол мэдээж гарч ирэхгүй. Гэтэ зөвөр өглөө тандаад асуухад гэртээ байна гэсэн л дээ. Тий. Тэгээ одоо орё тий. Тий юун тулд гэрийг мэддэг үлэх хүрэл ирж юм чаа. За хин гэдгээ хэлчихё. Жүжигчин Оногийн доо ирсэн байна. Одоо орж Оногоо аваад хэдүүлээ. Явцгаая. Гарч ирэхгүй учраас шууд хүчиндж авч гарч ирнэ гэж бодож байна. За яа. Гараа дээр ганга хувцас өмсөг гараа дээр. За ямар ч гэсэн Оногийн гэрээ гадаа хаалган гадаа ирсэн байна. Хогийн дараа камерыг авч тий. Дарч. Хүргэлт. Ваа! Бараа дээрээ. Чадсан бол толгой авчихгүй. Ой, хавч маа. Байж та. Хамиж хавчлаас юм байна. Сайн байна уу? За гараад ирээ. За баригдсан мэдэмээ. Байж та би. Зүгчгээ. Оо би ар гэр мөрөөс авахгүй юу. За яах юм бэ? Зүгээр. Аар гэр асуудалгүй. Ирээдээ ярьчихна. Зүгээрээ зам болцсон айгүй сайхан байгаа гадаа. Гараад ирээсэй. Ингээ хүлээж. Шүдэ сайза тавиа шүдэ очтой гараад. Энэ болсондоо энэ хүмүүс яг болж. За гараад ирсэн. Яг нунд дөрөө. Загнуулаад би ч энэ хоёр бүр сая загнуул хуцаад сэлж амжсан гараад ирлээ. Юм аймаар юм дараа юм. Шүдэ угааж дуслаа. Тэр хөөсөө бүр залгисан шүү дээ. Бистэй ингэсэн гоо за. Тэгээ арайч бас ингэж хаалаад төгшөд ороод ирнэ гэж бодсонгүй. Зүгээр энэ хоёр маань нэг ярих бах та гурал арцаа л энийгээ сууж явах байхтаа гэж бодсон. Дотроо айгүй хурдан бодол биелчлээ. Арай хурдан биелчлээ. Амар мэдрэмж байна гэх юм. Гэхдээ ер нь бодол биелээ олдсон шүү. Хүний бодол гэдэг чинь асар хүчтэй. Миний дүүстэй яг зөв юм уу? Бид хоёр дуудаад байсан юм байл та би. Өөрөө дуудаад Амар юм байна. Гинтийнх юм байна шүү. Зүгээр шууд хаалга төгшөөл тэр жигтэй шууд аваад гараад ирлээ. Би одоо яах вэ? амар гэж битгий яриа. Айгуу сайхан байна гэж дуудааж гарч ирэх үү? Гармаар нүгөө. Тэгээ одоо бодоод байна. Хоёр ихчтэйгээ явж байгаас хоол мол хийгээл нохоо шиг дарагдах бах та. Айсгамжтай. За яах вэ? Өснөөс хойш ёстой нэг зараг юм байна. Ямар ч гэсэн оруулаад хаалгаа төвччихсэн. Уух ямар шанс байхгүй. Одоо тэгээд бизнесмар байсан ч гэсэн гүрийн. Тэгээ очих газараа л буулгана. Гүрэж явна да. За тэг ёо дүүн тгий. Оролцогчоо л яриад юм байна. Тийм. Хоолч маань оролцогчоо амын ажиллаж ихэ байсан. Тэгээд би бас хоолоо хийж хадаад юм байсан. Гэхдээ энэ дугаар дээр бид хоёрыг бид хоёрын фотодыг баясгана. Яг тийм би яг мэдээ тийм мэдрэмж авсан юм аа ёо. Би бодсон юм аа. Зүгээр хаалгаж харуулж болохгүй юу? Бүр ажиллагаа дээр дуу хуушур юм. Том байна. Гэтэ гурилаа бэлдсэн маха бэлдсэн байгаа. Нэр ингэсэн юу? За ёстой би амьдралдаа ганц удаа бүргийн хуушур хийсэн. Ваа гацсан гамбир. Тэгээ дахиж тэр ертөнц рүү бүр огт ороогүй би. Амар юм байлээ. Бол нэ тэрэлчэд яг тийм юм нэй гэж бодохгүй юу? Хацсан гамбирч байсан амаг энэ шүү. Тэг тоор болохгүй хараа л тавьчих. Юу байх вэ? Маг бүрлийн тусны шалжуулдаг лөө. За ингээ хэдүүлээ амарч очих газар очоод тэгээд уулзъя те. Нэг юм бас хэлэхэд одоо аялал 6 сар бас ихэлсэн. Тэгээд хотоос гарч яваа хөдөө орон нутгийг зурчиж яваа. Иргэд та бас шинэ тэрнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаад за тэгээд гэр бүлтэйгээ явж байгаа юм чинь хурдаа тохируулаа тий. Аюул хүмүүсээ зүгээд
За тэгээ шөнө оройгоор явж байвал гэрлээ шилжүүлээд нийгэмтэйгээ хүн сэтгэлтэй яваад очоорой. Гоё зурсан газараа сад өгч очоорой гэж бас уриалж байна. Ямар гоё уриалгүй. Баярлалаа. За баярлалаа. Ямар гоё ярьдээ бэ? Ингэж 3 мөрөө хөгжөөж явж байгаа гоё. Дэмжээ. Навчаас тэгэрээ за. Оо чис ямар Шиш богнуулсан дээр үт юм аа. Аха. гоё газар авчихсан байгаа сте дүүгээ. Гоё наагаарт гаргаж байгаад баярлалаа. Хамаг хүнд юм аа надаар зөвлөгөөд ах юм. Үгүй ийш юм шиг харалтаа гоё яваас. Гоё яана. Сайхан байна аа. Энэ хань ястаа гоё газараа. Гоё юм байна. За ямар ч байсан аль засахыг Аль нь байх юм? Энэ майхан заяа. Гэтэ одоо инженер тойр хонд юм уу? хоног штэ мэдээ. Хоноод өглөөнөө гуруулаа явж штэ. Тийм үү. Тэгэл ингэ зэгэрч. Энэ энгийн заяа. За. Чигний ногооно эхэлж тавиад тэгээ майхна тавиад майхна дээр нь босгоод наадталд нь сарвчаа босгоод Дүүн ингээд хүний юмд нэг хүрээд явах ингээ хараа сууж явах уу? гүү тийм байхгүй штэ. Би тэр одоо жоохон өлсөд цайгаа уун заяа биш суугаад. Чи барь штэ. Зааж өгнөөсөө гэхдээ Гуруулаа өргөч. би бодлоо ажиахыхыг үзье. Хөргөн ахын хүс баасан зуурн лээ. Тэр эрэгтэй болохын хөөрхий өөрөө бүгдийг нээсэн юм. Яг гараад үгүй битээр. За тэгье. Майхан гэхдээ би бүр амьдралтаа барьж үзье. Одоо үз. Амар юм бэ. Би юу ч хийж чадсан. Сая би гэрийнхээ хувцастай л гарч ирлээ. Яа. Энд дэ амархаа хийлэл болоо. Чам дээр хийлдэг нь ирсэнгүй. Барнаа. Химжээнд нь тааруулаад байгаа байх шиг. Энэ нөө гэр майхан байхгүй юм даа. Би дарж. За дарчаа. Энэ инх юм. Энэ яасан? Том юм бэ та хоёр одоо гурван Чи чамаа бүдүүнгээ очичээ. Яах вэ? Бас гуруулаа ер нь багтаа. Хөөе байж байгаа. Хөхтэй юм те. Байж байгаа. Хаалга нь хаана вэ? Хаалгыг хараа. Зүгээр хамаагүй. Хамаатай. Энэ бол оройн шүү. Энэ гэр байхаа. Энд нэг юм ба штэ энэ. Биш байна. Биш байна. Цаагаараа тойрдоо. Цахилгаан байна уу? Ягооногийн тэр байх гэдэг шүү. Них азгүй шүү. Наа чи яндангийн сүр байна тийм. Энэ цонх байна. Хаалгагүй байх юм шүү. Хонхороо орох юм биш үү? Хөөш чуугагийн тэнд байгаа юм шүү. Бай бүү. Та нар өөрсдөө мэдэхгүй юм уу? Мэдгүй шүү. Би ч одоо анх удаа байна. Шинэ байх юм уу? Тий. Энэ цаанаас онгоо. Чамааг ирж байгаагээ шинэ майхан. Цааш цахилгаан байна. Энэ ч угаасаа бүтэн тойрсон залгаан байж тээ. Энэ хараа. Юу юм? Энэ хаалганы энэ хардаа. Энэ шүү. Оо, тийм би. Яг тийм ээ. Би хараагүй өнгөрсөн шүү. За яг ингээд эргүүлч. Чигний гуцсаа үрчилгчлээ. Яг. Хамаагүй. Ингэч. Нухаж холгосон ч яах вэ? За Гэтэ би өнөөдөр гэртээ зүгээр гоё байжсэн шүү дээ гоо. зөв зүгээрөө. Яг дахиад ирч. Айгүй юм. За. Баар гэж мөндөө. Минь хоёр гэж. Мөндөө. Таашаас хайр гойлж. За. Хүндлэгөө ерөөсөө хий. За ямар ч зүг чиг нь гаргаад өгсөн шүү. Тэг яах вэ? Тэгээ одоо дотор нь ороод багнаа тавиад тэгээд ганцнуудаа тийштэй өөр хийн. Ядраад. Чи баргал ирэхтэй шүү. Чамаа гэж хүмүүс нөө Дормослох гэж атсан бол байхгүй. Наадах чинь дараа нь нөхөр хөвгт үдтэй яваад тээ. чамааг эмхтэй гэдгүй юм байлээ. Ахчгээд идэв юм шүү. Би энэ блогт орохгүй. Одоо ирсэн яах вэ? Нийлээд оромжлох гэж атсан юм уу? Яасан. Нэг нь ирсэн юм чи одоо чи ямар алхаа явуултай ш бариад дуусна шүү дээ. За ямар ч байсан. Ирч хурч энерги нөхөс. За та нарт Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг бэлтээ өрнөө. За ядаж тэр багныг аваад өгчөөч дээ. Йоо за яаж багныг авч өгч байгаа. За оройг нь олцсон шүү. Оо игээд байгаа байхгүй. Хаагур орчоо. Аимшигтэй. За Өндөр ч
чи шонтоо Бүх амар өндөр юм. Нэг хүн тэр хаалт тагшаа харсан нэг хүн тэнд самт унжсэн. Майхан доо. Камер энийг. Би нэг болохоор тийм энэ. Майхан дотор бүтэн ирэх юм байна. За. Тэгвэл таны талбар бэлэн боллоо. Өнөөдөр тань тэр эрхийг өгье хаа. За надад амжилт хүсэрэй. Амар бүчим нийгэм байна уу? Би айгүй юм дарамтанд орж байна. За шумлаа. Би юу хийж вэ? Орой тоо та. Наач голны наа тэгээ босгоорой. Оо зүйтэй. Яруу банд гинэ. Чинь барьж за. За. Ингээ гівчээ болоо. Энэ чинь гоё штэ амар тансаар дээш хардаа. Хоёроо. Зүг ингээ болцоо. Амар гоё секси. Ингээд амар гоё юм шиг. Ингээ болоо. Үүнээс цаас жаргал үгүй. За. Заата бүгдийн татна. Чи тэгээ наанаа тэгээд яа нөө. Тэгээ байж байгаарэ. Бүтнөө. Ноотар үжилээ. Чукагч орж ирсэн минь далаатах юм. Чи үгсэндээ нэг дутын гэж өөрөө биччихэж байна. Энэ чимтэй яа. Nice. Мөсөн жигнэ. За одоо ийм гоё байгаа юм чи хамгийн түрүүнд юу сэргэхийн тулд хэлээ л да яах вэ? Угаасаа нэг хүүхдийн зоогийн шавны гудамж үүдэн штэ. Тэр чинь Сөүл Плазагийн 2 дахь нэр Ристо бараа байгаа штэ. Тэрний маань одоо нэрийн коктейлээр хамгийн эхлээд энэ нэвтрүүлгээ эхлэхдээ өөрийг тэм дайлья. Манай бартендер Рембо. Манай өнөөдөр бидний гой хөгжөөх юм. Харин хамгийн түрүүнд эхлээд ингээд чамд ийм юм өгөхгүй болохгүй байгаа байхгүй. Тэгээд майхнаа тэгсэн бол би айгүй хурдан байрна штэ анхнаасаа. Би ч сэтгэл санаар унчихгүй яагаад юу өгөхгүй байгаа юм болоо гэдэг. Тэг гой нэрийн коктейлээр яг чамд зориулсан коктейлээр дайлнаа. За баярлалаа. Тэгээ өнөөдөр Mountain маань бас зөвхөн чамд зориулаад юм яв яга өнгийн асрыг засаж өглөө. Өөрөө эмхтэй мэлэн штэ. Тий 3 төрсөн. Өөрөө ч итгэхгүй. Ягаан уу гэж. Би энэ өнгөн жоох юм гой ногоо могоо сар борлож болов. Од нэмэлтэй гэж одоо ягаан нэг авчихсан тий. Хоёр зориулсан байж болоогүй юм энэ. Гүүгүү. Хоёр яг ажиллах юм. Хоёр ах чинь юу гэж ягаан юмар яаж тийм. Үгүй бид хоёрын өдөр арай эмхтэй л шүү. Тэмээ тий бас арай юм шигтгэн мэтгээтэй. Арай эмэгтэй нэг мууж байгаа шиг гэх юм да. Таяха влогыг бол аюу олон үзсэн. Олон ч хиддэг дугаартан ч орж байгаа. Ямар ч байсан гарсан бүгдийг үзсэн. Тэгээ гоё шинэ контент хийж хоёр ихчтэй амжилт хүсье. Би дотроо л угаасаа бодож ирсэн. За энийг орж нэг хизээ нэг гуруулаад тачхин л инээгээл тэгэл муухай инээд 3 бэ гэж ярих байлаа гэж дотроо бодож ирсэн хаалга бат ороод ирж байгаа байхгүй. Айгу амар мэдрэмж байна. Нохоо шиг зарчлаад чи майхан байрлаа. Энэ ажил тачхин л инээгээл мэдээ эндээсээ тэндээсээ гэж хөлс мүс гоож сая нүрээ дахиж шинээр будлаа штэ. Тэгээ яг гаргаж ирээ тэгээд майхан зайхан бариулаад гэдэг нь үний юм бэ нүү? Готон чи сая үйлдэлээр үзтээ би юу ярих юм бэ? Ямар худлаа юм байна гэлтэй чи бас эвгүй штэ энэ чи. Мэдээ бас нэг ядарсан зовсноос ярьж болохгүй штэ. Дараач юм штэ. Турааж байгаа байхгүй юу? Тийм штэ нөөс нэг хэдэн грамм ч гэсэн өөх шатж байгаа байхгүй юу тий? Буцаад өгч байгаа юм л да шаранда. Тэгээ майхан бариа сурч гин бас энэ ч. Тэгээ энэ бас барихад айгүй айтайхан амархан гайгүй юм тий. Гуруулаа химэнсэ дэмэнсэ. Энэ хоёр маань айхлахыг айхилж. Хийж гэж тий. Яа манай оногийн хувьд хамгийн сүүлд гэр бүлийн контент шоу хийсэн тий. Family Show. Тэгсэн штэ. Тэрний санаа хаанаас гарч ирв? Тэгээ хэн сэдэв? Зохиол хинээс гарав? Идрээ ундрал бид чинь нөгөө нэг сая 4 сард 3
3 сар төлөө 21 аймгийн аялын тоглолтоор яваад. Тэгээ явж агаад ер нь ийм хөөрхөн гэр бүлийн контент хийвэл зүгээр юм уу? Гэт хоорондоо зүгээр ярьсан. Яриад байжгаад за мөөжиг ахын заав яах нь уу, оноох яах нь уу гэдэг чинь нэг хоёр хэсэг хуваагдчихж байгаа болохоор заавал найруулагч байхгүй бол бид нар өөрсдөө дунд нь бас байгаад иж болохгүй шүү дээ. Тэгээд тэгээ нөгөө хоёртаа уулзсан чи тэр хоёр яг цаг заванд таараад тэгээ аюу хөөрхөн гэр бүлийн. Тэгээд энэ чи баг Монголда баг анхных юм шиг үлээ. Яг ингэж хийгдсэн гэр бүлийн сэдвэр хийгдсэн контент. Тэгээ өөр байсныг би үзээгүй ч юм болоо мэдэхгүй л дээ. Гэхдээ гөлтөө байгаагүй. Байхгүй маа. Тийм бахад тийш хүүхд мөхтэй сольж мэлдэг тий. Тэнгүүд надад бас анхны болохоор айгу гоё байсан. Тэгээд үзэн үзчих айгу сэтгэл өнөртэй байгаа. Одоо IP тэгээд байгаа юу? Бага. Одоо 3 гэж орох уу? Сая бол нь яригдсан. Тэгээд бол надмын контент болгоод хийндэ гэжсэн чинь манай гэрт асуудал гараад аавын маань би жоох өвдөд. Тэгээд аавыг харах хэрэгтэй болоод тэгээд зураг алтаа жоох хойшлуулсан лээ. Одоо тэгтээ цаашаа яах яригдсан юм нь бол байж. Жоохон байж байгаа. Тэгээ бүр жоохон дахиад жоохон томруулж байгаа тэгвэл бас яа гэм бол Хүүхдүүд юу? тий. Үгүй Яасан болов? Гэтэ той шатсан тий. Бааха юу? Нөгөө хоёр жаргасан байхад анаа том хүүхдүүд. Яг би болохоор тэр чинь нэг 72 цагийн дотор л болж байгаа үйл явдлахгүй. Тэгвэл би хоёр найзаагаа яг тэр контент хийхэд бүр өрөвдсөн шүү дээ. Сүүлийн 2 жил анх удаа бүтэн нойртой онлогч байгаа. Тэгвэл би хөөрхий бараг зөв ч юм хийцэн болов те. Хөөр тэгээдсэн чи хоёр нь ихсэн амир хөөрхөн шүн мөн уйлж мойлохгүй. Тэг хамгийн амир хоёр ихэр хүүхдийн тэр зүр ингээд нэг хүүхд бол ингээд чигээрээ босоод ингээд гүүштэй. Араас нь ингээд нэгээр зөв хоёр тийш ингэж. Яах гэж байгаа гоо гэх тэгэл 72 цагт амир. Тэг хамгийн сүүлд нэг нь яг юм мөргүүлээд. Эвгүй юм. Үе урдна уу? За баярлаа. Рембото баярлаа. Ямар гоё юм бэ? Миний ягаад ганцаараа ийм өнгөтэй байгаа юм? миний газараа. Энд ороогүй аа. Би бас айган жижигхэн. Энэ яга ялгар үзэтэй. Чаастаа навчтай муу та. Хоёрыг чи мөхтэй л. Хоёрыг коктейл ирэх. Мөхтэй. Би юу н зайлаад юу? Таарга хоёрлаа. Би аюу төвчж байгаа байхгүй. Төсөө дээдли гэж. Яа дээдли гэж ингээд за би ч та төвчээр таах болгоно мэн гэл ингээд бэлтгэн зааш юм на. Тэгээд мөхтэй л гинэ. Өнөөний чиний бас нэг зан характер ямарыг мэдэхгүй болохоор мөхтэй л өчөж байгаа байхгүй юу? Хөөрхөн шүү дээ. Биш шүү дээ. Мэддэг болохоор. Уугаа байта. Уугаа байта. Авсал. Хараа. Энэ ямар гоё ягаан үгүй. Oh baby. Мм, юу сакуулгара. Би нэр тэрийг нэгдэхгүй. Манай нөгөө X-үүдийн тоглолтын дээр ундрмагч нэг ордог штэ. Тэгвэл би ингээ ундрмагч харсан. Ундрмагч аягүй тийм эмгтээлх штэ. Хүн чинь хүн бас хажуудлаасаа жишээ авдаг юм байна штэ. Хоёроос өгөх юм байхгүй байхгүй. Тэнэг нь тэгээд ундрмагч ингээл нөхөр мөхтөө ингээл амар ирлээ хайруу чи миний зурган дээр лайк дарахгүй бол би гэртээ харахгүй марахгүй гэл. Тэнгүүд нөхөр нь ороод Instagram-ын бүх зурган дээр ингээ тэгэл ундрмагч харж барил ингээ тэгэхгүй. Би Хэлж үзлээ. Нэг өдөр. Тэгсэн чинь намаа ууц юм. Тэгээд тэр хизээч туршаагүй бүр гэтээ тэр бүр амар тэмгээ ингэдэхгүй ундрмагч эмхтэй яана ч айгүй иршүүд юм гэдэг би харин тийм ээ чи та гинт мас ингээл тэ эмхтэй өнгөдөг чамд лифт гацаагаал хараа би чамаг ста нэрэ мэрэгээд тэгэхгүй тэрийг уншихгүй юу тэрийг чи за яриад юу гүтээ Яриад та гоё. Өвтлээ хийхдээ бас айгүй ичилтэй гэж Надад зээштэй гарахгүй юм чи. Жохон зарцаатай. Тэгээд лифт яваас та хараа мэрэгс чи идрэн хараа чи яасан ууц юм уу тэгэл үгүй зүгээр орё Тэр дараа гараад ямар тийм юу эмгтээлэг Нөгөө гацааж масааж байхгүй юу? юу тийм амьсгаач байхгүй тэр тэгээс би амьсгаа байсан
тэр хүнд чинь нөгөө таарах юм таарахгүй юм гэж яд юм л. Ундрмагч бол амар хөөрхөн игдүүтэй. Тэр нь ингээл амар цохол ингэж ингээл хөөрхөн харагдаж штэ. Би ингэсэн чинь бүр харь. Хараад гисдэг. Ууц юм уу гэжтэй уусаа. Харин тий. Тэгээ одоо уучлаа идэр цохол уучлаарай. Оройч тэгээд авахгүй тий. Ай! Йоо. Цааш. Миний дэ. Чи ямар хөөе. Чи өхөр мал ямар үргээж байгаа штэ. Хай гэж. Би одоо айгүй эмхтэлэг байхаар шиг. Сууцныг харж л да хоёр эмэгтэй л юм штэ. Өөрөө бүр юм чи подиум гэсэн үү? Бүгдийг тавгаар байлаа. Тэгсэн суу. юу гэдэг Батман юу шүтэмтэй гэдэг үлээ. Илээ. Нэг тийм юм орж ирлээ сая. Жон гэдэг. Яна энийг уучвал бүр илүүцтэй мээрээ солиорч өгөх юм цаа. Энэтэй хүүтэн мөстэй бол аим гоё юм тий. Гоё. Өнөөдөр бас тэгтээ айгүй гоё ч өдөр байна тий. Хүмүүс амралтын өдөр болоод ч тэрөө бас ингээд айгүй их гарсан байна. Агаар Манайхан гоё тэгээд энэ тэнд хөрштэй байна тий. Тийм. Тэгээд агаар салхинд бас хөө ямар гоё юм бэ агаар салхинд гарахын сан гэсэн хүмүүс айгүй хөөсөн доорно. Үзээд бас Тэрс энэ ч угаасаа бүр амар гоё. Угаасаа очиж гармаар санагт. Би чи ирээд зарцлагтаа санагч байгаа. Би чи хитэ очиж боо хийх бол гэл. Тэр нэг өдөр ирдэг юм бэ. Нөгөө ажиг хэлдэг. Тэгээ боолоо сонио хоймортой суулгах гэдэг. Загталж хоймортой суулгах ахыг гэж хүн хуураад байгаа юм гэдэг. Тэр чи хүн тэнэг шивч үзээ ойлгочлаа байна. Таны логи одоо утгач нэндэл юм уу да. Тэс ингээ хоймор суучлаа. Яха дүүн би ирлээ штэ. Йоо, айгүй үг олж өгөр боллоо. Йоо, дахиад байхгүй шүү мэд надад шимж уугаарай. Гой. Но шоуны годомжнаас ирсэн юм чи ганцхан юм уу? Миний ойлголт спонсор байна уу? Бишээ. Юу? Ганцхан. Американо диулээ. Бодог нь ингэж өгч. Яд түр мусаж хөө. юу яаж чадахгүй дээ. Би бүр ингэж баг. Би тасган ташгүй. Яа, би энэ бүр туссан сууж байгаа. Аагийн фонтли бүр. Окей. Санал маань юу ч аваа зүгээр. Чичрээ тоосон. Ярно. Найдаж гурав яхаа. Иймэр нөгөө нэг тийм юм Яах нөгөө утга мод байхгүй. Энийг бодохгүй юм шүү. Энэсэр нөгөө хооцлон гатаачлаа шүү. Алдчихлаа байхгүй юу. Дүрийг энийг л ах юм уу? Би юм ярмаар байна гэж тийм. Зүгээр ингэсээр дуусчих. За яараа. Ой. За таашаа таашаа. Айгуу бодог юм билээ энийг дуусчаар одоо юу? Ганцхан гэдэг шүү. Шийж угаарай гэж чи. Нэг жоохон бахад ойтом ахад нөө бааранд ордог гэсэн шүү дээ. Бааранд ороод Уурд үзэг шүү. яг тэгдэг басгүй надад тэгэх болдог гэсэн. Бааранд ороод нэг кола молоо нэг пим юу аав заяа. Нэг хоёр кола ч юм уу нэг пив аваад шимээ суугаад тэгээд нэгийг аваад байлч жоохон ууцаа байлаа. Тэр юм ярих тацаа. Ой ногч. Ой баярлаа. Өмнөх дугаар дээр би гинт хийсэн шүү дээ. Тэгсэн Энэ хоёр намайг угаасаа үтцсэн.
Үдсэн гинээр. Ёо за бас ав ярьлаа. Аюу хэцүүд чинь гадаа нь хараад хариулсан. Үнгээ ярьсараа гадаа нь ууж халж байгаа дотор нь ороод. За баярлалаа сайхан нийл. За одоо уйлах уу? Ния. Амар өлсөд энэ би уучлаарай өглөө. Гэхдээ биш хүн чинь өөрчлөгдсөн юм лээ. Анх чинь чуука чинь одоо яг дунд нэг эмэгтэй болоод буцаад хэвэндээ орсон шүү дээ. Эмэгтэй болох үеийн нөхртөө танилцах үед байхгүй юу? Тийм. Тэгэл ингээ баригадаар ингээ хөдөө мөдөөгөө явна шүү дээ. Бид чинь ингээ нэг өрөөнд орж байгаа юм чинь. Тийм бол ингэж хилээж минь хөөй. Я бураач мессеж хийгээд. Хинтээ ингэж бичээд байдаг. Хар хөдлөл. Хийх нууш муугаад бүгдээс ахгүй. Тэгээд жоох юм чад. Нэгдэл маань оргил цаадалт нь байсан байгаа аахгүй юу? Нууц наята. Тэгээ аюу балер ингээ эртний хүн ч тэгж шнэ ингээ эс бичиж чатмат бичиж байгаа алгаач. Алгуулсан. Тэгсэн шүү дээ. Гисэг алга болж байна. Яа бичгээ байлч их зайлшээ тасцсан. Цараач нь өөрөө ингээд өөрөө хаагаад. Тэгээ яаж ч баярлж байгаа дээ. Тэг чи бид нар бас яг тэгсэн шүү дээ. Гэтэ бид хоёрын танилцж байгаа үед чи нөгөө эдрийн суманд сүлжээ ороогүй. Тэгээ сарын амралтанд хараад угаасаа сүлжээ авахгүй. Тэгээ нөгөө холбоон дээр очиод эдрээ ярих гэхэд нөгөө холбооч ингээ бүх хүмүүс нь байж байгаа шүү дээ. Тэгээд баригдгаад тахлаар нэг сар надад холбоо барих тэгэл би холбоон дээр уусраа чи хэдэн оных вэ? Гэхдээ тэр үед харин сүлжээ авах байхгүй 2006 7 оны үед. Тэг сумдууч сүлжээ ороогүй. Тэгээ эдрээ яг таг алга болоод хичээл эхлэхийн уртлын өдөр хөөхнөө юу вэ гэж мессеж. Тэгэл би чи хайцсан байсан юм сонссон. Ямар юу чи алга болоод надад аюу хэцүү юм бэ? Тэгээд дурлцсан. Эйгүү тэнэг. Гэхдээ манай сургуулийн багш илүү нэг сангийн аж ахуйн нэг баахан юу гэх үр тавиа тийм. Тэр нөгөө хэдүүлээ баахан шуудаа байцаа аваа хардаг уу? Бид нар оюутны байранд байхад тэгсэн шүү дээ. Манай хөөндөө байхгүй. Тэгээд дандаа шин ногоо. Бөө баяр хэдэн өдөрс оюутны байранд очиж хоол идээд тэгсэн ш нэрээ. Дандаа ногоо туурах. Дандаа ногоо. Дотор нь илгэний нөх шиг л чанаа идчихэж. Ямар амар хэцүү юм бэ? Яац амьдрал. Энийг хасчаарай. Үнэ юм чи мөнгө авахгүй тэгэл тэр чи хөөргийн хоёр илгэний нөхш нэг тоогоотой юм дотор игээл ногоонуудаа игээл хөлс гоожоолт хөдөлмөрийн шимиг гэж байгаа. Амар гоё байсан штэ. Тимстэй ангийнхаа хилээч энэ дор бичээрэй. Йоо. Оюутны юм ярил бас гураа юм ярина шүү. Дугаал ойлгохгүй. Нэрээ налаагаас орж ирээд оюутан болсон шүү дээ. Тийм шүү дээ, Оюутны байранд. Гэхдээ зүгээр нэрнгээс дан бан шиг усан буцалгаар тэгээ шүлтөө бол амар гоё. Угаасаа тэгж иддээ шүү дээ. Цаансар мараар чинь аль нутгийнхан бэлээ давхар бай шидэх хгүй. Тэгээ тэрийг усан чамж ингэж гаргаж өгд юм л ш. Тэгээ эдний анх удаа сонсч амар юм. Гоё шүү дээ. Үйдэд үзэхгүй юу? Наа за хүн хэлдэггүй энэ хүн чи яад гэж алдар энэ хоёр ялангуяа цаа юм гээд бид чинь нөгөө байг тоглолтын шинэ тоглолтын бэлтгэл гээл байдаг ш. Тэгэл хоолом дэр нь амар гаж иддэг заа. Угаас айгүй амар би дараа нь ярий. За. Мантуугаа ингээ голоор нь хуваан заа. Тэгээ ингээд шоколад хийн заа мантууныхаа тэгсний колон дүрж идэн заа. За худлаа дээ би кола идэггүй шүү. Зүгээр байгаарай. Байсан мантууны гол шоколад кола. Амар юм би. Сонин гоё штгээ тэгээд тэгээ хоёр биедээ бүр амар итгэхгүй гоё тий гэд бүр амар. Нөгөө мантууны гол шоколад бол ингэж хайрлуулж ингэж гоё тавьж байгаа дижсэн. Яа дээ. Лав сахар хоёр амар гоё зөгцтэй юу. Ана үзээрэй за. Лав сахар хоёроо. Ямар ч байсан мантуунд шоколад хийж идэх юм байна. Буцсан усанд байцаа хийгээ элэний шиж идэх юм байна шүү. Наад зэнтэй бас айгүй эмгтэй л байгаа байхгүй. Одоо саяны ярьдаг чи. Бид чинь нөгөө хамтдаа хонноо. Хорхог бодог хийнэ. Өглөө борцгоор тогооных нь тосыг гусаад. Наач махаа идэггүй махан ажууд нь байгаад байгаа байхгүй. Наач угс тийм. Тос нь гоё гэ. Тэгээд тэр ёроолт нь алсан түлэнхийнүүд юм. Наач арай л муухай байна гिचглээ. Амар гоё идэд үзэг ийм том тос барьсан ингээд идэд үзтээд. Тос нь бол муухай. Цөөвингийн нөгөө тоонд наалсан түлэнхийн мүлэнхий бол гоё. Тийм. Тосыг нь идэггүй.
төлн 100,000 албаар төлж байгаа Тий, гэж би. жоохон төлж байгаа наа. Би айгүй муу гэсэн. Уул нь бол муу лахал та хотоод Хотоод гэсэн. муу. Энэ өстө танд хэрэггүй мэрж байгаа шүү. Энэ зөвлөгөө биш шүү. Йоо, сайхан инээчлээ. Гэхдээ маханд нэг сайн биш ээ угаасаа. Мах бахгүйгээр өөр мэдээд яваад байвал яваад юм бэ. Тийм. Тий. Хүмүүс болохоор мах гэдэг шүү дээ. Уучлаарай хоёр ихчээд би энийг асууж жоохон өлсөд байгаа байхгүй. Тий, одоо Тэгээ энэ чипс чинь зүгээр ингээд рекламаар тавих юм идэж болох юм уу? тий чинэг штэ. Угаасаа чи яванда Угаасаа одоо хоолой. А тэгвэл аваа ирчи. Харин одоо чи хоол хийж юм эсвэл хоол хийж яа. Яасан. Би хийх юм. Тий өөр хийн бит хоёр юм уу? Дүүн л хийдэг үстэй. Шууны бас ирэх. Юу би чипс ээж цац чигээр. Үсгүй. Гэтэ их чинь гоё юм магцаахгүй амтлаад ирсэн байгаа. Чи яг тэр гоёыг шараал хоёр их чинь чамд бараа олоод байж. Доноос амар хол юм шүү. За нэг худлаа тэгсэн ирнэ бол бүгд амар гэртээ тоогооч штэ ер нь бол. Уяа. Эсвэл хоолыг хүүхдүүд дуртай идэж Оо яа, бааштай цай, буу, салаад малаад гэх стори хийгээд тийм идэж штэ. штэ. Ийм ч гоё юм хийлаа. Инглээ тийм. Тэр дандаа идэж ахлаа юм уу? Клип. Вэго хинэ. Яг гарын ганц нэг хоолтой. Нэрэ маха гаргахаар. Гаргацаа энд амтлаа тавьсан баа штэ. Тий. Одоо нэг хийх. Би юу? Одоо болно штэ. Жохон амар хоо, жохон ярс хийж байгаа тэгээд. Зүгээр ярангаа хийж бас болно штэ. Би тэгтээ үнэхээр надад хэлэх үг байна би зүгээр. Яг яах ёстой юм бэ? Хоёр талаас чихрэг гутгалж шүү. Одоо тэгэл яах вэ? Ингээл хоёр ихж байгаа хүчээр гарч хийхээс. Би дами. Гэтэ энэ хоёр ч бас олон хүмүүсттэй юм чаа. Гурыг нэг олон тооцдгүй шүү. Юу яриад байгаа? Олондоо. Тийм үү? Би өстө баг өөрийгөө төрөөгүй гэж бодчих та. Одоо нөгөө томцсон болохоор гоё байгаа зүг. Тийм. Одоо манай баг чинь 2 дугаар ангид орох юм чам. Тийм, тус торцсон болохоор бас баамаа. Тэгээ октод штэ. Бүр октод ажилласан. Тий. Одоо тэгээ 100 болон хүүхдүүдээ ийшээ тийшээ хөдөө гадаа явуулна уу? Явуулах уу? Имээ өвдөр нь ч юм уу. Тийм. Одоо яг би нөгөө нэг сая яг 1-р ангидаа манай охин чинь сургуульдаа явахт нь би нөгөө хөдөө орнын тоглолт моголт гэл ингээд яг өөрөө цаг зарцуулж чадахгүй байжгаад тэгээ охиноо жоохон хичээлээс нь хоцрогдуулсан юм шиг надад мэдрэмж төрөөд одоо л охиноо нэг сургалтанд өгсөн байгаа. Тэгээ лагерлоо өржчихэд хоёр томьёогоо бол гадагшаа хэлний бэлтгэлтэй явуулсан. Яа хэлний бэлтгэл. Уу яг тэгээ өөрт байхгүй юм аа хүн чинь. Дутуу нөхч. Би чи англиар ингээд хальт нөгөө мэддэг үгнүүдэд дундаас нэг ингээд үг ойлгоод ингээд нэг иймэрхүү утгатай юм ярьж энэ гэж ойлгодог байхгүй. Тэнгүүдээ би дотроо бодохдоо би амар тийм 10 жил ахтай англиний хичээл амар дурггүй. Тэгээд нөгөө ингээ англи хичээл мчээл орохлоор би ингээд шал өөр мөр ингээ зураг мураас тэгээ би надад би угаасаа гадаад дотоод явж амьдрахгүй хизээж англи хэл надад иргүй. Яагаад ийм миний ингээ цагийг үрээд идэм бол айгүй тэний бодолтой. Тэгээд одоо ингээ ийш тийшээ явхлаар тэр тэнийг бодлоосоо дандаа ичдэг байхгүй. Тэг ерөөсөө хэлний тийм авьяасгүй гэх юм уу мэдгүй. Гэтэ яг цагаа тулаад онгоцны нисэх бодол дээр миний нэг гар тийшиг ачаа нэтэрсэн маань $200 молго гэсэн чи би ч жийл ороод. Турк Стамбул дээр чи би чи англиар хэрэлдээд. Sorry, I don't have $200. You look book гэж. Тэгээд дараа нөгөөдөө боцож бүр гардаас амар олон монголчууд ингээ очиж лоо. Чи зүгээр оролтоо. Тэр мөнгө нөгөө л орооч. Нөө тийм юм аа бол яг зүгээр л амар тэгэл тэр нэг яаж та амар яг англи хэл мэддэг хүн бол үнэхээр модон байгаа шүү дээ. Зүгээр модон хэл ингээ гоцоор шиг тэнд. Тэгээ хэрүүлээд байхгүй. Тэгээ би за хамгийн тэнийг юм ярьцаа одоо жоох ичмэрээ эргэтэй хүн зогсож байхгүй тэнд. Би sorry miss гэж тэгсэн шиг нөгөө хүн чи. Тэгсэн чи хөргө уулын тэрийг аюу хүндэтгэлийн яриад тэгээ дотроо тэгсэн чи нөгөө хүн чи гинт дурлаа. Би эмгтэй би чи стандараа намайг оруулаа. Sorry, I little speak English. Тэрийг тасаад байгаа. Зүгээр л англи мэдгүй л гэж хэлээч тий. Мэдэрч бас лээсэн. Дараа тэрийг бодохоор миний бүр одоо үл санчшаа. Тэгээд би тэрэндээ одоо тэгтээ би бол ингэж бодохгүй яг ингэж бүр story өөрийнхөө пэйж мэж юмар амар урайлдаг. Англи хэл бол зүгээр хэрэглээ болсон. Тэгээ хүн болгон хэрэглээ болсон. Тэгээ би яг өөрийнхөө чадаагүй юм одоо ингэж ийш тийш явахаар заавал хэрэгцээл гараад байхгүй. Ядаж нэг гоо сахны бүтээгдэхүүн одоо энийг ингэж уншихад надад ойлгочих хэмжээний тийм ямар ч юм байхгүй өөр айгу тэний бодолтой байсан болохоор тэгээ одоо тэрэндээ харамсаад тэгээ нөгөө 3 охиноо айгу тийм
миний чадаагүй айгуу чадсан. Тэгээ одоо нийгмийн залуучуудаа хүл нийлүүлж алхдаг байгаасаа гэж бодоод хилэнд нь айгуу төлхөө анхаарч байгаа. Тэгээд харин сая одоо өнгөрсөн он бид нөгөө ундралын гэр бүлтэй хамт бид Синга явж онгарахгүй. Тэгээс манай 3 охин бүр юм төгс яриад. Тэгээ нөгөө тэнд Сингач угаасаа нөгөө англи хэлдэг шүү дээ. Тэгээ англиар ярьсан чинь Солонгосоос ирсэн нөгөө манай 3 охин би ч дотор yes гоё цэвэрхэн хэлтэй байгаа байна гэх. Тэгээ одоо би тэр 3 мөр ингээл жоохон загинж магнаал одоо болохгүй юм болно шүү дээ. Гурал хоорондоо англиарсан. Юу гэсэн сая янаа чи? Юу гэсэн? Хэлээд. Сая юу гэсэн бэ гэ. Тэгээд нөгөө 3 ч ингээд зэвүүн үрэл хэлэхгүй ш надаа. Тэгээ өрөөнд ороо хаалга малга аачих би. Тэгээ нэг тойл барина. Сонсон үг хайгаад байгаа юм. Тэгээд гэтээ одоогоор надад тийм нэг юм за нэг гоё англиний яг зорио сургалт мургалттай ингээд нэг юм зовоохгүйгээр нэг юм тийм сургалт явуулнаас сурчин сая зүгээр очиод ярилцаад дэлгүүрээс очиод энэ юм бэ нөө надад энэ нь ингээд байна манаж гэдэг юм уу те нэг тийм мэдтгүнтэй олчихсон гэдэг аль содын юм жижигхэн бодол байдаг шээ. Литл бодлоо. Тийм нөө литл шипээс сурж үлдсэн ганцхан юм юу байгаа. Литл гэдэг үг байгаа. Дуслаа шүү мэдэнаач. За би болон сая айгүй их юм ярьлаа шүү дээ. Хоёрыг инээлчээд аа. Энэ ч одоо химэн гээд уухгүй үлээж шүү дээ. Яа. Хамгийн амар уухтай эндээс соруулах гэсэн байна. Яна чи халаад байгаа юм бах та. Инээ таниад орж ирээд тах чинь. Яна бид сая аюу тийм юм ярьлаа. Англи хэлгүй гэдгийг хэрэггүй ярьсан шүү дээ. Чи аюу тийм одоо наадах чи хасахгүй шүү дээ оноо. Үгүй зүгээр шүү дээ. Англи хэл мэдэхгүй шүү дээ. Англи хэл мэдэхгүй би л 10 жилдээ орос хэлтэй ангид байсан. Тэгээд англи хэлийг би их сургууль ороод сурсан. Нэгдүгээр жилийн боловсралтай. Тэгтээ ингээд хүний ярьсан ингээ ойлгоод тийм байлээ. Ярьж чадахгүй тийм. Үгийн цээжлэг юм чи яага юугаа ярих вэ уусаа. Тэгээд ингээд явхлаар хүүхдүүдээ ч юм уу эсвэл өөртөө ч юм уу хэрвээ сурна гэх юм бол анхан шатаа эндээ авдаг ч юм уу яадаг ч юм те ямар ч хэлсэн. Тийм хата эсвэл шууд тухайн газар нь очиод сурах юм бол маш хурдан сурд юм билээ. Яг орчинд нь ороод ирэхлэнгууд чинь нөгөө нэг сонсч байсан өгнүүд байсан тэрийг ингээ ойлгоодсэн хүн чинь тэрийг цээжлээд буцаад гаргаад ярьд юм билээ. Яг тэр ер нь орчин айгүй чухал. Яг орчинд нь очиор хэл орчдөг шүү дээ. Үсэн үсээгүй. Харин тэл би хэрүүлж чиж байгаа. Тэгээд бүр заримдаа болох та тунгаад нь. Тийм шүү дээ. Хятадгүй. Хятад ч бүр ингээд бид нар ч яг нөгөө бидний бас нэг юм мэрэгжлийн онцлог гэж нөгөө body language ч тулцсан. Тэгээд би хоёр найзтайгаа бэж явдаг хгүй. Хөлөө гимтээц нөгөө дөнгөж шүрмсэд тулцсан хазгаар. Би бүр гайхсан шүү дээ. Тийм ингээд хөлөө чирсэн заяа. Тэгээ хоёр найзаараа нэг нь чимдамаа чирүүлж нэг дагаа бэж явлаа. Ямар ч зүгээр зориг байхгүй явжаа. Гэтэл сайн гэртээ нөгөө би ч аяга олон 2 сар би ч хөвчөртэйсэн шүү дээ. Тэр нөгөө юм тэр хоёрыг ажил хөдөлтөд явах гэж байгаа гингүүт нь дагаа үсрээ суучлаа. Яад юм би явна гэд. Тэгээд өстө хөлөө чирээл нөгөө хоёр чинь чирэгдэл явбал тэс би сая юу ярьж илээ. Тэгээ корона гэж хөл нь таягтай явж байгаа шүү дээ. Тая маягтай. Тэгсэн энэ бас тагаа тавьчаад аюу ч болоо юм шиг зогсчмоос яах. Зураг авах болоод. Өчтөө би сая ярьжсэн марчлаа шүү дээ. Юуны тухай ярьжлаа? Би хоёр найзтайгаа явсан шүү дээ. Үгүй тэрийг санаад. Юунд нь очиод ярьдаг мэр гэдэг. Body language ярьжсэн. Ямар тийм зааварчлаарэ. Короногийн 2 багцээ. Яа. Өчтөө урд энэ ярин дундаас мартаадах юм юу архины гоо. Яа. Нас. Би одоо ярин дундаас мартна гэхэлэр миний хоёрч бүр яаж баажгаа шийж байгаа ялах байж юу. Би хоёр чи байга бэлтгэлтэй. Тэгсэн чи манай хоёр найз бол нэг нь Америкт амьдарч байгаад ирсэн. Нэг нь бол бүр яг төрөлхийн англи хэлтэй юм шиг тийм хоёр. Би тэр хоёр шин дагаад хятад та нэрээ ална гэдээ явахгүй юу? За тэгээ нэг хятад ч юусоо англиар ярих мэдээд байгаа мөртлөө эсвэл бол ярьдгүй юм уу? Эсвэл англи үнэхээр Бээжинд очих байхгүй. Тэгэл очиод Насны жолооч нь англи хэлдэг шүү дээ. Оо Бээжинд бүр тэгээд бид 0 хайгаадсан чи манай нэг найз очиод яг нэг тулцсан англитай очиод where's the restroom юм болсон чи англи ойлгосон чи where's toilet гэл ингээл асууж байд. Тэнгүүд би би Вээ гэж ийшээ чигээ заагдаг. Чи бүр хамгийн лаг юм эсвэл. Тэгээ би тэгээ хэлгүүгийн гайхамшиг бас мэдрүүлж байгаа хөөх чи. Йоо бүр нөгөө хоёр нь англиар яриаш нэмэрмүү. Өө тэр хоёр бүр хилээд ойлгоод woman яасан масан гэл тэнд юм яриад тэгтэл би жоохон байж да. Ингээд заагдаг. Тэгээ болоо.
Тэгээд 0. Оо суугаа. Газарлахгүй гэж. Хааж газарлахгүй дайрч. Анангийн энийг ярьсан нөгөө магна ах юм бас нөгөө нэг солонгосын хэл дээр ах манаас их гоё юм болсон шүү дээ. Бас бодил юм шиг. Нөгөө нэг ийм том амар нөгөө том буу аваад тэгээд тэгсэн чинь нөгөөдгийг хэлээр оруулдгүй. Хураана гэд. Тэгсэн чи яах. Тоглоом биш үү? Тоглоом нөгөө өлөн сумтай гоо мэдхгүй. Тэгээд тэрийг нь оруулдгүй. Тэгсэн чинь миний чи оруулахгүй маалахгүй гээл тэгсэн чи магнах сүлдээ ингээд my baby манай baby нэг ачихгүй бол Тэгээд араас нь please. Тэгээ нөгөө түл савж унаад үгүй явуулсан гэдэг. Оо ямар хөөрхөн. Тэгээ хүүхдийн зургийг ингээ харуулсан ингээ утсан дээрээ заа ингээ my baby гэдэг. Тэгээ явуулсан. Тэгээд нөгөө тэгээ аваа гараад ирсэн шүү дээ өөр юм. Чанга хэлний асуудал бол чанга шүү. Гэтэ нэ бас ингээд нөгөө орон орны хэлний аялал амар өөр юм биш үү? Вьетнамд явж байгаа байхгүй. Вьетнамд нөө гэж ярьдэн шүү дээ. Тэгсэн чи би нэг кофе ганцаараа айгу карта бариад очлоо. Тэгэл нэг американо авъя гэлтгсэн чи хонгон гэхгүй. Тэг би I have a card yes card гэсэн чи no хонгон бид юу солироод байгаа юм бэ гэж бүр гайгаад тэгээ картаа бариад байлаа ерөөсө карт гэсэн болдгоо би том охиноо дуудаад тэгсэн манай том охин чи англи хэлдэг штэ тэгсэн чи нөгөөх манаас ойлгодгүй зүгээр хот юм уу колт юм уу гэдсэн юм Яа чи тэгэхгүй байсан. Гэхдээ зүгээр ингээ ойлгохгүй тэр бид нар ч одоо миний одоо юм колт мол гэдэг ил үсэг дунд нагсан хон гэхэр чи яаж ойлгох юм бэ? Тэгээд би карт гэдсэн чи үгүй зүгээр юм хүүтнээ халуунуул гэдснийг би мэдэхгүйсэн тий. Кофега аваагүй шүү дээ. Чи тэгээ жоохон аялгатай л хэлэх байсан байна та. Юу нэ Вьетнам чи ингэдэг нанг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 анganganganganng Таиланд нь болохоор жоохон урт ихшигтэй. Вьетнамд ийм юм биш. Сайн ялгаж сонслоо. Одоо манай монгол хэлийг бас ингээ энд нөгөө очихлоор энд орныхон хоорондоо хэрэлдээд байна гэж ойлгоцсон. Хатуу маш хатуу. Амар хатуу учраас нөгөө хэрүүл хийж байгаа юм шиг ингэ юм хам ярахлаар ингэж гайхаж сортос хийж харж мардаг тийм л ш. Мэдээдтэй ууф тусмаа хоол иддэг те. Тийм хоолны мах бэлэн байна. Бүр мэддэг байна. Уух тусмаа хоол идэг. Нэг амар уугаад идэггүй шүү дээ. Яасан юм бэ энэ. Ямар их дөрөнчлөө. За. Яах гээд ирчих яа. Бидтэй юм бол бэн. Мэмэд ядаж дүүдээ хийж үгээд ядаж ёо. Өснө альтчих. Зүгээр аваа харьчаа одоо барахгүй тийм шинг юм уу. Энд гэдэг угаасаа алдтаа ондоо сте. Тий. Zebra International Distribution-ы оруулж ирдэг. Гоё. Lemon Fresh. Хата хоолой их нэрнгэсэ. Нэр харин одоо хоол. Би хоолоо ээжээ. Хоёр гоё бас яриагаа өрнүүлсэн. Яхаа би тусчаа. Яг мэ мэдлэг дуусаа камер утра алуулна штэ би. Оо би өөрөө хоолой ихжээ. Хагас амар өсөн штэ гэж тийм. Чи ер нь яагаад жүжигч юм болсон? Ер нь урлагийн хүмүүс байгаа юу гэрт чинь юу? Урлагийн Оо яна. зүгээр удааг их чинь хийж. Үе. Яг мэ гэж наач мод нэнийг бас арай ичихгүй маас тий. Удам гээд яг би нөгөө өөрөө 10 жил тахтаа нөгөө юм талын юм айгүй ингээд нөгөө хөнгө атлетикаар хичээлдэг нэг тийм урлагийн үзлэгт ч орж илээдэг тэгэл явж идэг. Тэгээ жаад сус шалгалт авах гэж төгссөн. Шалгалт авах гэж ингээд байжсэн. Тэгэл манай ах их хоёр намайг авчиж хөтөлж авчаал шалгалт өгүүлээл. Эхний төр дээрээ тэнцээл. Тэгээд за тэнгуудаа бусад сургуулийн одоо би ч өөр сургуулиас шалгалт өгөхөд бэлдсэн байгаа шүү. Тэр мөрийг бүгдийг яаж яахад яг намайг төгсдөг жил тэрний өмнөх жил хоёр нь бүх сургуулиуд нэг өдөр нөгөө нэг шалгалтаа авдаг болоод тэгвэл яг нөгөө хүссэн мэрэгчлээ хүүхдээ нэг илүү хоёр сургуульд шалгалт өгөх боломжтой. Тэгвэл суусих яг миний өгчээсэн TC-ийн ч үлээ
шалгалтаа давхцаа. Тэгээ би тийзээ бүр хайцаахгүй. Тэнцэхгүй бол сургууль руу үлдэх нь шүү дээ. Тэгсэн чинь аягүй харин хөөрхий сохор азараас тэнцээ тэгээ орцсон. Тэгэл дараа нь би бол яг нөгөө аав ээжийнхаа талд ийм урлагийн одоо жүжигчин хүн яг жүжигчин мөрөлтөө хүн байхгүй бах та гэж боддог. Тэгэл 10 жил татайх нөгөө ингэдэж нөгөө өстө нөгөө өвөө эмээд ингээл ахтар дүүнэрийн хүүхдүүд нийлээл нөгөө концерт тоглож өгдөг. Тэр мөрийн ингээл гарч ирэл хөтөлч мөтлөөл ингээл тэгдэг. Тийм байж байгаа. Тэгээд би ер нь хамаатан дотроос тийм хүн байхгүй байна да. Би ер нь удмаасаа ганцаараа л ингээл сууж мэс сурч байгаа юм ингээд бодсон ч манай өвөө тэгээ би өөрөө ч жоохон байхад бас өвөөнийх ингээд одоо амьдралаа судлах хэмжээнд том болоогүй байхад өвөө бурхан болсон байхгүй. Тэгээ өвөө эмээмаач бас аягүй их бурхан болсон. Тэгэл дараа нь яг ингээд нөгөө сууж мэс төгсөөл ингээл мэрэгчлэрээ сураал ингэсний дараа сонссон чинь манай аавынх нь ээж нь Бөмбөр ногоон театрын жүжигчин байсан бэл. Тий. Тэнгүүд манай өвөөгийн ээж гэсэн үг байхгүй. Өвөөгийн ээж нь Бөмбөр ногоон театрын бүр юм солист жүжигчин. Тэгээд ийм учиртай 3 толгой одоо дуулалж жүжиг юм балганы дүр тоглодог. Бадарч гэдэг нэртэй тийм эмэгтэй. Балганы дүр гэхээр эрэгтэй дүр. Аха. Тийм эрэгтэй хүн. Тэгээ чи чинь нэлээ иршүүл байна. Цус модон. Тэгээд аюу тийм мундаг жүжигчин байсан гэдэг юм бэл. Тэгээ би нөгөө зураг хүрэг одоо тэр тоглож исэн түүх мөх юм хамын судлах гээд ингээд нилээн ирэл хайгуул хийсэн чинь Бөмбөр ногоон театрт шатахтаа архив нь нөгөө ингээд хамтдаа устсан болохоор тэр үеийн архив байхгүй. Яг зүгээр яг тэр нөгөө тэр эмээгийн ганц нэг ингээд залуудаа ахгуулжсэн дээр үеийн хар зурганд тийм зураг л байт юм лээ. Тэгээ би тийм амир мундаг хүний бас үүрүүдэн болсондоо одоо яг ингээд үргэлжлүүлээд ажлын хийгээ явж байгаа болохоор надад бас эмээгийн маань юм байд юм бол цааны хавьяастай ч биш аюу их юм байна. Аюу тэрийг мэрчүүсэй. Тэгээд тэр нэг тийм аюу гоё юу гэдэм бэлээ. Тэгээд тэрийг мэдэж авсаараа. Тийм ч нөгөө нэг дараа нь бид нөгөө хүүхэд байх үеийнхэн ч гэдэм үү хүүхдээ өөрийнхөө хүүхдээ ч юм уу дөрсөнд мөнхлөн гэж ярьдаг шиг энэ бичлэг маань өөрөө ингээ ертүүд байршаа ч юм уу ингээд удаан жил ингээ байгаа л юм гэсэн үг байхгүй. Дараа хизээ нэгэн цагт магадгүй бас чиний энэ чинь Бөмбөр ногоон театр шиг чи шатахгүй юм чинь. Ингээд улам хөгжөөл явах учраас эн чинь ингээд үлдэн гэсэн үг байна. Чамаас өөр дахиж өөр ер нь улам байхгүй юм биш үү? Манай номин яг миний харж жүжигчин болно гэд. Тэг би бурхан тухайн үед чинь би ч бас яг нөгөө ингээд дүнг сөсмөс төгссөний дараах юм чи хэрэггүй юм тест нэр ингээд эмхтэн хүн жүжигчний мэрэгчлэгт ер нь хэцүү те. Яг ингээд тийм уран бүтээл ингээд зүгээр ингээд одоо бид ингээд сууж байгаа ч гэсэн мантаа зантааж ороод маш богинох юм хүрэх гэж байгаа боловч энэ чинь бүтэн өдрийн ажил зарцуулагдаад тэгэл кино болохоор хідэн сараар ингээд явцдаг. Тэгэл тэнгууд яг ар гэр бүтэн хаягдчихдаг тий. Бүр ингээд бүтэн хаягдан тэгэл хөөрхийн өстө өөртөө өссөн хаягдаа сурцсан хүмүүс амар их бие дааж маацсан. Тэгэл би бодохдоо ингэж бодохгүй ингээд бид нар чинь одоо яг нөгөө яг адилхан нэг тайзан дээр нэг цагт гардаг усууд чинь яг ингээд гоё нөгөө хуруугаа уншуулаад гардаг хүмүүс 5 гээл тий ажил нь тараал дэлгүүр ороод хоол хүнсээ цуглуулаад нөхөр нь ирэхэд ингээд айгуу халуу хоолмолтой байж яг тэр үеэр манайс тоглолцсон. Нүр аваа бодаад ингэсэн байж тий. Харин тий. Тэгэхээр ингээд нэг амар тэг би номингоо бас гисахгүй яг наа чи эмгтэй хүн ингээд нэг тийм хийхэд бас нэг тийм амар гоё ажил биш л тэгээд номингоо жүжигчин тэрнээс ч маа дүү бас амар жүжигчин болох дуртай бас сонирхолтой байсан бэл. Эмгтэй хүний хувьд чи ер нь жүжигчин мэрэгжил тэгээд ер нь карьераа хөөх үр хүүхдтэйгээ золиослох уу гэдэг чинь бас амар асуудал. Тий асар олон маш нөгөө үр хүүхдэд бодоод мэрэгжлээ хийцэн тий. Энэ хаяг юм байна шүү. Энэ болгоныг бас цаач сууж гин бүгдээ л адилхан байхгүй бид ер нь урлагийн эмгтээчүүд тий одоо явж байгаа эмгтээчүүд бас мундаг байгаа байхгүй тий. Аль алийг орхитуулахгүй гоё. Тий. Цайлаад явж шээ. Тэгтээ амар тий. Яа. Энэ чинь тийм чанга асуудал واخгүй юу да. Ер нь энэ мэрэгжил маань өөрөө маш чанга. Тэгээд бид нар мэрэгжлийн өмөр угаасаа гэхдээ хүн болгон өөр өөрсдийнхээ мэрэгжлийг хайртай. Үгүй мэрэгжил бүхэн сайхан байхгүй угаасаа. Өөрсдийнхээ сайн төлөө тэг өөрсдийнхөө юмыг ярина шүү дээ угаасаа. Хэцүүч ярина. Тэгвэл энэ мэрэгжил ч гэсэн эмэгтэйунд мэдлэн хэцүү чанга талдаа ордог бол эмэгтэй хүн төрөх асуудал ч гэсэн маш чанга байхгүй. Энэ хоёрыг хэцүү юмыг зэрэгцүүлнэ гэдэг бүр хэцүү байхгүй юу? Ер нь бол. Тэгээд миний ингээ бодож байгаа энгийн өөр мэрэгжилтэй хүн байсан ч вэ, жүжигчин ч вэ, ер нь аль нь ч байсан гэсэн ар гэр өөр хүүхдийг харж өгөх хүнтэй байвал илүү дэмтэй. Тийш дээ. Хамгийн чухал юм байна. Тэгэхээр энийг эмэгтэй хүний энийг ойлгодог нөхөртөө суун гэдэг бол ёстой нэг зүүн дээр тавьсан будаа гэж шиг. Энэ завшааныг ашиглаад ар хангаа өгшөлтэй нөхөр болох оргилдоо
баярлаа гэж хэлье. Намайсаа ойлгодог бараг гэртээ хонж өнждгүү гэхнэртэй. Өдний зэрэгтэй наваг явуулж аваад баярлаа. Яг энэ үгийг эдэр жохтон чамд өөр ангаа огшилтаа эдэр жохтон чамдаас хэлж байгаа. Чамдаа мөрг мөө. Ингээ сэтгэл хөдлөлөө нэг аяа барья. Өөдийг өргөх. Гоо хамгийн буруу дуудуулсан. Ирчүүдийг үзэн ядах зүйл. Ир үнтэй л одоо ир үнгээд айгүй буруу дуудуулсан. Даа ирээ би хоол хийж. Чи та зүгээр юм уу? Би яг хийл та. Тойрч нэртээ бүр бэлэн танууд төхөөрөмжтэй явж идэм шүү угаасаа. Манай аялын бүх хэрэгслийг одоо жишээлбэл энэ майхан ингээд бүх хэрэгслийг аяг 5 гэдэг жижиг шажиг гэлтгүй бүх хэрэгслийг манай Монтай Монголынх нь битэрт бэлдэж өгсөн байгаа. Гоё юм байна. Тэгээд чамаа хамгийн гол чамааг орно гэсэн чинь тэгвэл гоё ягаан сарвч цагчий гэдэг. Яа намайг тийм эмгтээлэг гэж бодд юм тэр хүнд айгу буруутсан. Ягаан сарвч бүр ингэ зориуд чам зориуд нэр нэсээ ингэж цагаач гэсэн гоё. Гэхдээ нэрнээс эмэгтэй хүн болж төрснөх ягаан сарвчанд ор сууж үзээгүй юм байна. Үзээгүй. Чиний буйнаар үзлээ. Аа за зүгээр. Яна энэсээр эндээс юм гарах юм уу? Өнөөдөр аанаатай гоё стейк шарж өгнө. Тэгээ махаа бол гоё дараад аваад шүү дээ. Чукаштай юм хоол мол талтайсан. Сайн штэ айгуу сайн. Гэтэ баярлаа. Дүүгнээс аваасанго. Нааг сайхан мартаад өгөөрэй. Гэтэ уг нь чийл уг нь хийх хэрэгтэй байхгүй юу? Яг бай сайн хөрхий бас найхан жахан дараад зөндөө өргөдөөл тэгээд босчлоо л та. Гэтэ яг чам намайг намтлаад бэлдэж өгсөн. Чам гэтэ өөрийнхөө гарын ногооны салаадаа өгч ах шүү. Энд нөгөө дэглэн байнгын дэглэнтэй явдаг. Мөнхөн дэглэм. Тийм. Тэгээ өөрөө гэрээсээ хоолоо хийгээд аваад гардаг байхгүй юу? би өөр нэгэд Хонь айгуу гоё амттай. хоолныг инээс солирч. Тоолтой бэлтгэл хийвэр дандаа өөрөө хоолоо бэлтэж авч явдсан шүү дээ. Өдрийнхөө хоолыг. Хөдөлмөрч хүний шинж. Тийм ажилтай. Тийм өөртөө хайртай. Хайртай. Тийм. Эрүүл мэндтэй хайртай. Бид чинь олтын бэлтгэлөө ярих юм. Тийш. Гойм жидгүй. За мэ. Янз юм. Йоо хоол бол шир цугаа гэдэг шиг юм. Энэ ногооны дэсэгтэй гэдчихэ. Йоо гоё харч. Энэ соусыг одоо өөрөө Юу аадаг? найруулна. Дүүн ядаж яах вэ? Юу яах вэ? Яаж байгаа махыг аягалж өгөх үү? За харин хэл ам хийж байгаа хоол хийсэнгөө баярлаа. Яа шүүсэн гоожод бас гоё харагч. Йоо. Тав гайхах юм байхгүй шүү нэ. Энэ юу юм? Аягны суурь юм уу? Юу юм? За. Оо, авокадо тэ. Яг саусаа гоё талиад юу агаараа заа. За хутгаж мутгаад өөртөө. За гэд шүүс гоож ядсан шүү дээ. Өссөн мэн. Би тэр хамгийн ихэнд хэлжээс үгээ буцаалаа. Юу вэ? Заваад юм байна, тамлт юм байна. Хаалга бити тайлаарэ гэсэн үгээ буцаалаа. Жаргаж ийн үү? Аха. Одоохондоо бол жаргаж эхлэх чинь. Майхан дээр жоохон зовцсон уу? Майхан бол гэхдээ хар халуун 8-аас. Тэ амархан бостой байж шүү. Айгүй мэл. Жохон дургуун үрсэн хүнээ майхан баримэр гэж хэлмээр. Харах халуунд майхан баримэр гэж. Нэг гайгүй махаа. Тасаа соусыг өөрөө найруулж чадсан уу? Аха. Манай гараатэр влогийн маань нэрийн одоо салаад Ямар гоё. соус зарна шүү. Саусын зардсан билээ наач. Оо тийм үү? 53. Тэг. Данс руу хийч. Ямар гоё соус вэ? Гоё байгаас бас. Өмнөх юуныхыг болохоор бас өөр хийсэн. Наа чин бас нэг арай өөр соус. Ямар гоё. Та юун дээр иргүүл гоё орч найрлагын тавьмаар юм шүү. Орч найрлаа нөө. А тэр чинь нөгөө нэг хооллын группт мань байгаа. Оогоо зардаг. Хүсэм бол гоё хийж байгаа дүгнөө. Загаад өгчдөө шүү дээ ер нь би. Тэр сауснаас нь ууж болох уу? Яа. Яа. Эндтэй шүү дээ. Нөгөө нэг
өөрийнхөө гэрээсээ гараад энгийн үедээ авч явахдаа хэрэгэлдэг ногооныхан дээр дуушныхан дээр юу биш үү? Саус. Бас дахиад юм байгаа. Өөрөө Тэр бүр гоё. гоё ба. Тэгээ жавхаагч юм өөхөр ямар ч юм өгсөн бүр амар гоё урамтай байдгийг. Жог нохооны баасмаас амтлаад өгсөн чинь воо ямар гоё юм л гинэ. Ямар ч хоолыг амар аппетиттэй байдэн заяа. Тэгэл юм мэдхгүй харин. Амар гоё мэдчихнэ гээд ирээд идтий. Дагаад надад гоё л доо. Тэгэл идснээ. Ямар сони юм ямар муухай амттай ингээд бас яа би гайхаад дээ. Амар аппетиттэй нөө хүнд нөө идэх хүсэл нөө аппетитыг үнэхээр гоё төрүүлж өгдөг байхгүй юу? Үгүй амттай юм чинь. Тэгэж нөө хоол идэг хүнтэй хамт хоол идэх юм кайфтай. Урамтай байдаг шүү дээ. Тэр өөрөө хоол хийж өгөөд өгсөн хоолыг тэгээд идүүлээ дуусаа. Энэ бол ч гоё саус байна. Ой. Одоо хийж байгаа хоол нь юу вэ? Стейк. Би ч өнөөдөр тансагтай Өгдөө гарахаас өмнө стейкний маха гоё баасан. Та нар били юм аав юм уу? Үгүй. Би ашиг били амталтан аваад шарчдаг. Би зүгээр даваад хөрөвчөндөө шүү дээ. Ямар сайн наадмын хоошуур хийгээд би чинь гамбар хайрсан. Хоолны фэйлсэн түүхүүд их олон би пицца хайрсан бас хатуу гамбар хайрсан. Пицца ийсэ. Яг онлайнаас бүх зааврыг хараад хийхдээ гав хатуу юм чи. Яах вэ? Тэно. Тэгвэл идрээ ихэ зүгээр хийчихэд үү? Техник төрлийн юмыг бол хийнэ. Таяа Өөрөө дуртай болохоор хаа. Тэгээ зав зай хэрэгтэй. можиг гэсэн дахад Наполеон торт хийсэн амьдралд анхудаа. Ажиллагаатай Амар ажиллагаатай. Зүгээр ингээд бараг тэр үеэрээ идэх чихрийнхаа хэрэглээ бүгдийг авсан. Дахиж хийгээгүй. Мангар нялоо. Хазаал шууд бил орно. Бас их орц найрлагаар нь хийсэн. эклэр бас амар ажиллагаатай шүү. Тийм. Гулсандаа. Нөө энэ үнэр даалж байна. Үнэхээр гоё. Яг үлсэд ирсэж унсан биш одоо ч идэх сайхан сэргээд аваа. Энэ ч одоо ямар бол юу болно гэж мэрэгжил Энд яг одоо сэтгэл заач. судлаач болно гэсэн. Тэгээ өөрөө бүх юм айгуу судалсан. Тэгээ тэр чиглэлээр нийгмээрээ гүнзгийрээ сураа яваад. Сэтгэл судлаачийн мэрэгжил аюул чухал. Тийм тэнгуүтээ яг манай Монголд одоо л дэлгэрж байгаа юм байна л да. Яг хүн болгон сонирхож эхлэе. Тийм яг тэр мэрэгжил тэнгуүд одоо Герман, Япон, энэ төр бол бүр ингээд тэр чинь бараг тусдаа юм бараг ван тулс шиг болсон. Хүн бол сэтгэл зүйчтэй, сэтгэл судлаачтай. Одоо Тийм юм тийм ээ. мэрэгжил нэлээд хазрыг авлаа. Тийм бат. Би одоо охиныхоо юунд дөрөсөө ингээд өөрөөр нь л явуулахад хүн ч бас ингэ нөө хүчилж одоо чи хил ингэхтэй гэвэл яадгүй юм ба штэ. Тэрэндээ нөгөө өөрөө сонирхолгүй учраас дундаас нь хаях ч юм уу. Тийм магадлал эрсдэл аягүй гардаг учраас одоо хүүхдийнхаа мэрэгжил сонголтод чи дуртай юм аа. Чиний амьдрал, чи энэ амьдралаа өөрийнхөө хүссэн ажлаа хийгээд цаашаа явах учраас чи нэгэ өөрөө л зохицуул. Чи өөрийнхөө хүссэн юм гээд л яг ингээд хүссэн мэрэгчлэрээ ажиллагээд тэгээ байж байгаа. Тэгвэл энэ чинь нөгөө Та одоо баяраг жүжигчин болно гэхэд нь яаж ийсэн? үгүй гэсэн шүү дээ. Аа. Үгүй гэдэг нэгэн жүжигчин болно гэсэн нэгэн дахин угаагаад. Аа. Тэгээ манай Монголын эдийн засаг маш жижигтэй. Жүжигчин мэрэгжил гэдэг өөрөө хүнд салбараа. Тэгээ ихтэй хүн чи тэгэхээр эхний хүүхдтэй болно авч явах хэрэгтэй болно ингээд хэцүү гэдэг. Тэгээ нэгэн яриад тэрийг бол ойлгохгүй. Гүү өстө болно гэж хэлсэн. Та одоо баяраа төгссөн. Би ухсаа. Дахин угаагаад. Гүй инженер болоо. Тэгхийн маань одоо тийм манай улс орон хөгжнө гэдэг чинь ингээд өшөө хот суурин байгуулалт нь те зөндөө юм бол нууд ухаа байг гэж барилгын инженер ч юм уу те болчул чанд арай цалин мөнгөний арай өндөр юм биш үү IT инженер эсвэл
IT инженер бол эсвэл барилгын инженер ч юм инженерийн чиглэлээр явбал арай дээр юм шүү. Тэгээд ингээд угаагаад. За хэрвээ чам үнэхээр тий урлагийн суур байгаад авиас ч байдгийн бол чи юм тоглоо тий өөрхөн тэр авиасаараа ингээд тоглоод манай ардын алтан үеийн живчид чинь одоо сургууль хийж тухай байгаагүй. Гэхдээ яг авиасаараа одоо ингээд живчид хийжсэн хүмүүс байдаг. Тэрэн шиг ингээд чи өөрөө үнэхээр байгаа бол чи тэгэж явж болно. Бөгөөс чи ер нь бол амьдралаа авч явах учраас ингэх хэрэгтэй гэл. Нэлээ авсан. Бүтэн сар тархийг угаагаад тэгсэн чинь нэрээ тийм болов гэж орцсон байсан юм. Тэгэхээр наацны юм нөгөө чинь жүжигчнээс ямарсан бодох болилцсон шиг бол бодсон явж ирсэн нэг өдөр гэсэн чи ээж би бас жүжигчин болохоо боллоо. За. Хацны дотроо бодож нөгөө нэг ашгүй дээ. юм чинь яаж байгаа. Ашгүй. Ашгүй дээ гэж бодчихсон чинь би жүжигчин биш. Би найруулагч байна. Энэ ямар ялгаа байна? Тэгээ одоо жүжигчин найруулж Тэгээ бүр хоёулангаар төгссөн. Хөөх юм. Тэгээд би за байди. Хүүхдийг угаасаа тэгээ яг өөрийнх нь юу гэж бодож ин тэрүүгээр л явуулдаг. Тийм яг хүслээрээ л явах хэрэгтэй. Тийм тэгээ би хүчээр нэг юм аваачаад өгчтэй нөгөөх нь дуртай дургуу тэрэндээ явахгүй тэр чинь бид нар бас хөдөлмөрлөн цалин мөнгө олно тий тэрүүгээр сургуулийн төлбөр өгөх энэ чинь хүний л амьдрал. Тэгээ шал тийм юм өргүү зардал болгох нь хүүхдээс сургасан юм байхгүй болно. Тэрний оронд зүгээр л хүслээр нь явуулъя гэдэг. Гэхдээ ер нь бол өөрийнхөө хүслийг дагаад чиний л амьдрал миний одоо яг зарчмаар тэгээд чи л энүүгээрээ хоолоо олж идэн чи л ингэх хэрэгтэй гэл. Тэрийг зөв сонгож чадсан хүмүүс тэрийгээр явж чадна гэдэгт ихтэй байгаад өөрийнхөө хүслээрээ явж иж амжилт нь өрнө. Харин Айлч салбарт. Тэ? Эмчч бай, багш. Бүх салбарт. Эмч ч бол аяг олон жил сурдаг үстэй. Тэ? Ер нь гэхдээ тэгэл хүүхдийг бол яг хүслээр нь явуулах хэрэгтэй. Хүү эцэг эхчүүд бол нэг өөрсдийнхээ юугаар явуулах гэдэг шүү дээ. Тэгсэн хүүхд болгон дандаа сургуулаас хэлсэн байдаг. Одоо үнэхээр мөнгөтэй төгрөгтэй тий уламжлуулж өгөх өв хөрөнгөтэй бол чи миний хөрөнгөн дээр суу. Солонгос киноноос чи корпорацийн эзэн болох юм байна. Тийм яриа сумаар байхгүй юм чам. Зөв сонгуульчмаар байна шүү дээ тий. Йоо. Ингэж аяглах юм уу? Ингээд шокогийн ээлж Ваа. Энэ ихтэйс гал. Та наашаа өөрөө суун нэстэй. Тэгэхээр энэ дэше явах нэг бүфэ хаалт байдаг штэ. Тэгвэл манай монголчуудын махны ирэлтэй бүр иш сүндэр нэг аягүй харагддаг. Тий. Дандаа ингээ овоочдаг тийм. Өглөө цайн дээр ингээл зайц майц тэр сосис хүмүүс. Би бол манайх нэг тийм зайц иддэг айл бишгүй. Тий. Тэр өглөө цайн дээр хүүхдүүдээ идж байгаа дандаа энэ зайц сосис гэх ингээл агуулсан. Өглөө тэгж хүн толгойд асуул нэг юм. Шарсан хуурсан тэр бол. Тэгээ зайц майц ч юм бол бүр шүлээ. Хата яа шарсан хол хийж өгсөн. Яа. Өдрийн цагаар баггүй. Өдрийн цагаар. Нэмээ баярлаа. Би ажихын блогийг үзчихэд аяйгуу муухай тамалд юм байна гэсэн чи жаргаад гэл юм биш. Жаргана шүү дээ. Жаргаж жарж. Тэст анхны төрснөө хүн харснараа байж болдгүй юм байна. Яг ирээ мэдрэх хэрэгтэй юм байна. Тий. Хоол мол дараагийн хүнээ ингээд хоёр хүнээр гой сонгуулаач. Чи жишээлбэл дараа хэнийг оруулаач гэж бодож. Бүгдийн л. Бүгдийн л оруулаасай л гэж бодчих. Би тэгтээ яг ингээд нөгөө юм хам ярихлаар би мөөжигхийн ярьж байгааг ингээд бас сонсох амар дуртай. Цом ахын яриа бас гоё, ади ахих гоё, нэг гоё ярьдаг хүмүүс идэв штэ. Тийм ярьдаг хүмүүс юм л гоё тийм те. Их ухааны хүмүүс л дээ. Яа. Биш. Яг юм. Мөөжих махыг бол яг ухаан гэхгүй л дээ. Зүгээр амьдралд нь таарсан адармаатай энэ эдэмтэй юм бол тийм л хөгжилтэй амьдралтай хүн болохоос ш. Яг ухааны гэхлээр биш ихгүй. Тэрэндээ сургамж аваад ярьд юм шүү. Тий. Миний ах чих. Биш горих руу явах уу гурвал. Йоо. Нэр гой модонд талах уу? Их үү. Ингэж байж байгаа. Юу тий. Йоо. Үдшилтэй болсон тэр. Болтой. Йоо. Биш гоё мод руу. Горих мөрхний чимээ сонсох ч бас гоё шүү дээ. Гоё үнэхээр гоё. Иш бол гэдэг байгаль бас ярилдгүй юм биш үү? Мод. Йоо. Оо энд гоё юм устай юм биш үү? Тий горихтой. Ийшээгээ горих мөрхтэй. Бамбаа. Тий. Ингээ уршаа хөл явах болчихлоо шүү дээ. Айгүй өхөн гэсэн Айгүй шүү дээ. могоо байна гэсэн шүү бас. Тэгээ сэрэмжлүүлэг болгон хэлэхэд бага насны хүүхдүүдээ бас
ийш тийшээ дагуулж явахдаа бити хараа хяналтнаасаа сул орхиороо гэж хүсмээр байна. За тэгээд аялж байгаа нөхцөлтөөгөө бүх газраасаа хогоо түүгээд цэвэрхэн аялаараа гэж бас бит хоёр байнга хэлдэг. Тэгээд уламжлалт ёсороо бас хэлье. Гүзээл зэгний навч амар их байна. Энэ дүү гүзээлцэн урагт юм тийм ээ. Тийм байна. Гүзээлцэн. Аль вэ? Одоо эдгээр чинь гүзээлцэн юм. Тийм биш үү? Наач бүр цэцгэлсэн байна. Наач гүзээлцэн урах юм байна. Энэ харин тийм. Эдгээр чинь одоо ингээд битүү гүзээл. Энэ хараач энэ гүзээлцэгний навч биш. Тийм үү? Цэцгэн юм уу? Цэцгэн ахгүй. Энэ унаад гүзээлцэн болдог байхгүй. Жимсний мод чинь эхлээд цэцэглээд тэгээд тэрнээс нь жимс ургадаг байхгүй. Хүмүүс нөгөө яг энэ байгалийн зэрлэгийг ингээд түүгээд юу яадаг болсон юм л шүү. Тэнд хэрэм явж Гэртээ сургуультай. Ургадаг юм болов? Эсвэл нөгөө могоны болов? Хэрэм. Хэрэм байж тэр харалтай. Тэр нь штэ. Тэнийг үн харагддаггүй гэдэг. Үнээр тэнийг юм бэ? Надад тэр Бисаа хар хөхтэйсэн мэт. Хар өнгөтэй тий. За. Ашигшгүйсэн. Тэгтээ би яг ингээд тийшээ явуулж айчлаа. Яг үнэ. Харин тийм би ч бас эвгүй айж. За ер нь влогоо энэ хүргээд өндөрлөлээ би лав явлаа. Ингээд ер нь дуусчих юм тийм. Ингээ болчихж байгаа юм байна шүү дээ. Ерөөсөө тийшээ гаргасангүй. За одоо камер унтраад энд юу үрсгийг хинч таашгүй. Тэгээ хоёр ихтэй маш их баярлаа. За ингээд манай гараад ирэх влогийн маань 4 дахь дугаар ийхүү өндөрлөж байна. Ой модон дотроос. Ой модон дотроос баавга гарч ийн гэж чулуун цэцэг айгаа зүгтсэн болгоо. Зүгтаагүй бэлгэндээ явсан. За тэгээд оноогоо ирсэнд баярлаа гэд манай Mountain Mongolia-гийн хамт олноос энэ гоё аяны кофений сетийг бас ингэ өгч байна. Баярлалаа. Ингээ аялал гараарэ. За задалж үзээ тэгээ газар дээр. Манай нөө идрээ амар кофе уудаг хгүй юу? Тэгээ бид хоёр яг нэг юм аяллаа сет Unboxing хийж байна гэж. Yes. Тэрийн сюрприз. Вау. Газар юм бэ те? Оо баярлалаа. Энэ гоё юм Энэ биш энэ. За наа чи миний юм. Энэ хамгийн гоё бас кофе бутлалтай. Буталчих юм бэ? Тий. Бутлаад хийчих нь байна. За ингээ кофегаа хийчих нь байна тий. Кофе чанагч нь байна. Энэ нөгөө нэг машин залгадаг байхгүй юу бас. За баярлалаа баярлалаа. За болно Тэгээ юу бас хамаагүй бид чинь дуусаагаа тэнд очихоор нөгөө нэг манай Zebra International Distribution Манай Zebra хэлсэн байгаа шүү тий. Хамгийн гол нь бас аялалтаа хогоо түгээрээ цэвэрхэн аялаараа гэж чинь дуусаагүй юм шүү. Миний бэлгийг харах юм биш үү? Юу ч. Одоо наанаас чи юу гарч ирэндэ? Яг наанаас чи яг хөл гიშглээ. Ногоо. За өнөөдрийн дугаарыг манай жүжигчин оноо дуусгах болно. Яаж дуусгамаар вэ? Лого яаж дуусгамаар байна оноо? За баярлаа. Ийм эрхэм хүндтэй үүргийг өгсөн эрхэм хоёр ихчтэй баярлаа. Миний бас амьдралдаа ингэ мартаж одоо болшгүй түүхэн дурсгалт өдрийг чимж өгсөн хоёр ихтэй баярлаа. Тэгээд маш гоё сонирхолтой влог. Яг энэ улиралдаа таарсан. Тэгээд бас хүнтэй хүнд хэрэгтэй өгөөчтэй, хөвгөлтэй, нарийнтай юм гоё влог, санаачил сэтгсэн ихчтэй болон баанчтай баяр хүргэе. Тэгээд дараагийн дугааруудад нь гоё өшөө олон амжилт хүсье. Тэгээд үнэхээр гоё юм байна. Ирээд бас нэг өдрийг аяг гоё хамгачлаа гэх юм. Би аягүй ихэндээ завж сүүлдээ жаргаач. Би боломжтой. Тэгээд ямар муугай харагдсан бэ? Йоо, Тэгээ дуусаа. ингэж та. Яа. Дараагийн дугаарыг түр баярлалаа. Гой боломж гарлаа сайн надаа. Ямар гой өдөр вэ би энэ хоёр ихчийг нохоос унаад. God, we on some bad, highly on